Уурч одоо яг хоромхон зургийн нэг тэрхээ мөчийг л өнгөрөөчих юм бол нөгөө хэлмээргүй байсан үгээ хизээч хэлэхгүй байсан үгээ хэлэхгүй тий хиймээргүй байсан үйлдэлээ хийхгүй тийм зүйл байгаа. Ихэнхдээ бол уур хоёр дахь мэдрэмж байдаг. Тэгэхээр уур бол ингээд харахад түргэн ууралдаг тий одоо маш хүчтэй ууралдаг, маш их цухалдуу гэдэг ч юм уу ийм байдал харагдаж байгаа боловч цаана нь бол тэр хүн ганцаардж байгаа байж болно. Эсвэл одоо маш их юм шаналж байгаа байж болно тий. Эсвэл тэр хүн харамсаж байгаа байж болно, гомдж ээж болно ч гэдэг юм уу тий. Маш олон тэр одоо таагүй сэтгэл хөдлөлүүдийн нөлөө нь өөрөө уураар гарч ирдэг. Тэгэхээр ихэнхдээ хүмүүс тэр мэдрэмжүүд одоо амьдрал дээр ийм гарч ирэхэд нь тухайн үед нь ингэж зохицуулж шийдэж байгаагүйгээс болоод ингээд нэг юм хуримтлал бий болдог. Шийдэгдэг сэтгэл хөдлөлийн хуримтлал гэх юм уу тий. Тэгэхээр нэг асуудал шийдэхгүй байлаа гэхэд бид нар нэг юм шаараар бол одоо бөмбөг үлээж байгаатай, шаар үлээж байгаатай адилхан. Нэг асуудал шийдэхгүй өнгөрлөө, нэг агаар орлоо. Дахиад нэг асуудлыг шийдэхгүй өнгөрлөө, дахиад нэг одоо тий агаар орлоо. Ингээд нөгөө шаар маань томорсоор байгаад нэг л өдөр тесрээд гарч ирж байгаа нэг тийм хэлбэр байхгүй юу. Тэгэхээр хүмүүс нөгөө тухайн цаг үеийг л өнгөрөөчүүл гэдэг нь уг нь бол асуудал байгаа шүү дээ. Хэрвээ тэгчих юм бол магадгүй гэмт хэрэгтэн болохгүй байсан. Хэрвээ тэр цаг үеийг л өнгөрөөсөн байсан бол өөрөө хохирогч болохгүй байсан ч гэдэг юм уу те. Гэтэл энэний цаана маш олон шийдэгдээгүй урт хугацааны асуудлууд явж идэм шүү гэдгийг айгуусаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар уураа төвчиж буюу тухайн үед зохицуулж өнгөрөөхийн тулд эхлээд өнгөрсөнд би ямар шийдэгдээгүй сэтгэл хөдлөлүүдийг орхисон бэ гэдгийг руугаа анхаарал хандуулах хэрэгтэй болно. За яг тухайн нөхцөлд одоо тий хин нэгэнтэй маргалдаж явах үед ч юм уу зөрчил үүсэж эхлэх үед авах арга хэмжээнүүд гэж бас байдаг. Түүнд бол одоо хамгийн наадсах нь бол амьсгалаа уртаар авч уртаар гаргах, хамраараа амьсгал аваад хамраараа гаргах. Яагаад энэ нь биднэрт хэрэгтэй байдаг вэ гэхээр хүн яг одоо тэр сэтгэл хөдлөлийн байдал руу орж эхлэхэд хүний одоо тархинд явагдаж байгаа одоо тэр химийн бодисод алдагдлалд ороод кортизол буюу стрессийн гормон бол маш ихээр нэмэгдэж эхэлж байгаа. Ийнүүд яадаг вэ гэхээр тархины цусан хангамж хүчил төрөгчийн хэмжээ буурдаг. Эннээс болоод хүний одоо сэтгэл хөдлөлийн тархи бол яг энэ тархины энэ урд хэсэгт одоо духны хэсэгт байрладаг. Тэгэхээр энэ хэсгийн цусан хангамж бол муудсан байна гэж үзэж байгаа байхгүй юу? Одоо тэр сэтгэл хөдлөлөөс болоод. Тэгэхээр тэр цусан хангамжийг сайжруулж эргээд бүх тэр сэтгэл хөдлөлийнхөө байдлуудыг одоо би эд эрхтэн маань хүртэл одоо тэнд юм тэр үйл ажиллагааны одоо тий хямралд өртдөг гэсэн. Бид нар нөгөө айгаад ч юм уу сандрахаар яадаг үлээ тий гар хөлс салганаал хөлс гараад ингэж байгаатай адилхан одоо тэр хямралд орсон байгаа тэр бүх зүйлүүдийг байранд аваачихын тулд бол амьсгалын дасгал хийж байгаа гэсэн. За бас нэг үр дүнтэй арга бол дотроо тоо тоолох байдаг. За бас одоо тий дотроо амандаа ус балгацсан гэж төсөөлөөд юм ярихгүй байх эсвэл одоо үнэхээр ингээд ус балгачаад одоо байж болдог. Мөн тодорхой хэмжээний одоо тий шингэн зүйл уух буюу бүлийн ус уух нь хүнийг тайвшруулдаг гэж үздэг. Тэгэхээр яг ийм одоо тулцсан хүнд нөхцөл бол хүний хамгийн анхны одоо авах арга хэмжээ бол тэр хөөрцөн байгаа тэр сэтгэл хөдлөл нөгөө хөөрцөн байгаа одоо бардам сэтгэлдээ нөгөө талдаа ялагдахгүй гэсэн нөгөө талдаа дээрлгүүлээд байгаа юм шиг эсвэл тий ямар мэдрэмж авч байгаа мэдхгүй тий эсвэл шудраг бус хандаад байгааг эсэргүүцэж байгаа ч юм уу тий тэр одоо тий нөхцөл байдал дээр бол хүний хамгийн түрүүнд авч чадах зүйл бол нөхцөл байдлаас өөрийгөө гаргах буюу тэр байдлаас холдох эсвэл амьсгалын дасгал хийх гэдэг одоо тий уртаар ингэж амьсгалаа авч гаргах тий өөрийгөө тент хэдий ингээд дүрлзээд гал шиг асчээсэн ч гэсэн та өөрийгөө ингэж тайвшруулах нь айгүй чухал байдаг. Хоёр тал хоёулаа дүрлзээд эхлэх юм бол ер нь нөхцөл байдал одоо хүндрэх шат руугаа ордог. Тэгэхээр бидний одоо харилцаанд баримтлах хамгийн гол зарчим бол хоёулаа дүрлзэж болохгүй. Нэг талд эхлээд тайвшрах хэрэгтэй тий аль нэгийг тайвшрахыг хүлээх юм бол энэ нь өөрөө бас ихэнхдээ боломжгүй зүйл байдаг. Тэгэхээр эхлээд ядаж би эхлээд тайвширчээ тий эхлээд би нөхцөл байдлыг намжаа гэдэг байдал руу авчаад тэгээд ихэнхдээ яг ингээд тухайн нөхцөл дээрээ тайвшраад ярилцсан хүмүүс болвол эргээд бүр илүү сайн ойлголцдог. Тэгээ монголчуудын бас нэг юм нийтлэг одоо үг байдаг шүү дээ муудалцаж танилцаад тий насны найз болтгоо гэд тий тэгэхээр бид нар тухайн үеийнхэн сэтгэл хөдлөлийг намжаагаад тэгээ эргээд ойлголцоход хоёр талд хоёулаа ямар нэгэн тийм тодорхой шалтгаануудаас болоод бачимдсан байдаг. Гэхдээ тэр нь яг тухайн үед үүссэн гэхээсээ илүүтэйгээр тэр хүний ихтгэл үнэмшилтэй холбоотой эсвэл өнгөрсөнд туулсан одоо тий олон төрлийн сэтгэл хөдлөл төр өвдөлтүүдтэй холбоотойгоор яг тэр нөхцөл байдалд гараад ирчихсэн байж байдаг.
Жишээ нь хүн зам тээвэрт ингээд зам тээврийн үед те ингээд жолоо бариад явж явах үедээ одоо ууралхад одоо машины одоо тий осол гаргах эрсдэл бол асар их байдаг штэ тий. Тэгэхээр тэр уур яг тэр үед ингээд би болцсон уур гэхээсээ илүүтэйгээр ихэвчлэн өнгөрсөнд болсон өнөөдөр өглөө маргалцсан ч юм уу өчигдөр маргалцсан ч юм уу тий эсвэл яг машинаа асаахын өмнө одоо тий уцаар яриад онцгой мэдээ сонссон ч юм уу яг тэр үеэдээс болдог. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг талаас нь өргөн ингээд зургаар нь хараад уур бол дандаа хоёр дахь хэлбэр нь байх нэ. Тэрний цаана танд ямар сэтгэл хөдлөл байгаа вэ? Тэ ямар үед та эмзэглээд байгаа вэ гэдгийг ингэж мэдэх нь айгүй чухал байдаг. Тэгэхээр юунд эмзэглээд байгаа юм? Ямар үед илүү та таагүй болдгийг? Эсвэл ямар нөхцөл байдал таныг тэ тэр уураа барьж чадахгүй байдал руу аваачдаг вэ гэдгийг хүн мэдчих нь айгүй чухал болчихж байгаа. Ингээд өөрийнхөө тэр одоо эмзэглээд байгаа зүйлээ мэдж байгаа тохиолдолд бол хүн би ер нь энэ сэдв дээр эмзэглэх гээд байдаг шүү. Тэгэхээр ярианы сэдвийг өөрчлөе. Эсвэл төр зүрийн нөхцөл байдлыг орхиж гэдэг юм уу те. Эсвэл би яг одоо маш их уурлаж байна гэдгийг хүн анзаардаг болж эхэлдэг. Тэгэхээр би ууртай байгаа учраас яг таныг хин нэгэн тайвшруулахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр өөрөө өөрийгөө те за би одоо тайвширхын тулд яах ёстой вэ гэд өөрийнхөө тайвширдаг аргуудыг ингээд мэддэг байх нь айгүй чухал байдаг. Дээрэс нь урт хугацаанд сэтгэл хөдлөлөө зохицуулах буюу энэ уурыг одоо тий зохицуулж сурахын тулд ерөөсөө сэтгэл тэр шийдэгдээгүй тэр сэтгэл хөдлөл болон шийдэгдээгүй тэр асуудлуудыг одоо шийдэж тухайн цаг үед нь ингэж одоо шийдэж сурах нэг чухал байдаг. Жишээ нь та өнөөдөр таны найз өнөөдөр тоглоом шоглоомор тантай таны эмзэг сэдвийг хөндөд одоо таныг дорд утсан байдлаар хандлаа гэж бод. Та тэр үедээ юм хэлж чадахгүй энийгэд өнгөрсөн ч гэсэн таны дотоод мэдрэмж бол энэ хүн чамд шудраг бус хандчихлаа штэ. Чи өөрийгөө хамгаалсангүй чи өөртөө бас шудраг бус хандчихлаа штэ гэдэг одоо тий байдлыг бол таны бие сэтгэл зүй бол бүрэн мэдэрж байгаа байхгүй. Нэг гэсэндээ одоо бие махбодоор бол дайралтанд өртчихөж байгаатай адилхан мэдрэмж авч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ мэдрэмж чинь эргээд баг багаар өөр газруудад тий за магадгүй дахиад танаас өндөр албан тушаалтай ч юм уу ахмад насны зүгээс ч юм уу тий ингээд ийм хандлагууд ирлээ гэж бодё та тэр үед бас ингээд өөрийгөө хамгаалахгүй өнгөрөөчлөө тий энэ болгон чинь чи өөрийгөө хамгаалахгүй байна чи өөрөө шудраг бус гэдгийг мэдсээр ижиж энэ одоо байдал дээр ингээд дуурсангүй ч гэдэг юм уу энэ дотоод дохио бол хүнд ингээд баг багаар ингээд нэмэгдээл идэг тэгэд нэг л өдөр тэр нь өөр нөхцөл байдал дээр ингээд чанга дарагдаад одоо тий эргээд та өөрийгөө хянаж чадахгүй тийм байдал руу аваачихад хүргэдэг. Тэгэхээр ер нь бол уурыг зохицуулна ч гэдэг юм уу эсвэл төвчин гэдэг бол тийм амар зүйл биш. Яагаад тэгэхээр уур чи ерөөсөө 1-3 секундын дотор болчихж байгаа одоо тэр сэтгэл хөдлөлийн асар хүчтэй илрэл байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л юунд уурладаг, юунд эмзэгэлдэгэ эхлээд та уртчлаад мэддэг байх нь айгүй чухал байдаг. Тэгээд хэрвээ таныг нийгмийн байр байдлаас ч болоод дорд үздэг байдлыг та ингээд тийм байдалтай түгээмэл тулгардаг эсвэл тийм байдлыг одоо тэ төвчж чаддаггүй болол тийм хандлага гаргахад магадгүй за энэ хүн бол ийм хандлагатай л хүн юм байна. Гэхдээ би энэнд одоо тэ яаж эмзэглэхгүйгээр өнгөрөх вэ? Энэ нөхцөл байдлыг хурцдахгүй байхын тулд яах вэ гэдэг юм те. Магадгүй шудраг бус байдал дээр та дургуцдаг болол тэр нөхцөл байдал дээр те тодорхой хэмжээнд одоо өөрийн гэсэн зохицуулгуудыг хийх тий. Тэгэхээр ер нь бол уур бол өөрийгөө хамгаалж байгаа одоо хамгаалтын сэтгэл зүйн хамгаалтын одоо нэг хэсэг байдаг. Хүн бие махбодоо халуун юмд өрөхөр гяс гараад татаад авдаг тий. Хүчтэй салхисгалах юм бол нүдээ ингээд гяс ингээд хаадаг штэ өөрийн мэдлгүй анивчдаг. Яг тэрнтэй адилхан одоо юм автоматар үйлдэгдэж байгаа хамгаалах механизм гэж ойлгож болно. Тэгэхээр уг нь бол юун дээр уурлаад байгаагаа урт хугацаанд ажиглаад мэдэж чадах юм бол та ямар асуудал дээр эмзэгэлдэг вэ? Ямар сэтгэл хөдлөлийг зохицуулж чаддаггүй вэ? Тэ ямар асуудлыг та шийдээгүй өнгөрөөсөн бэ? Юу танд шудраг бус хандаж байгаа вэ? Энэ нөхцөл байдал дээр шийдэх ёстой ямар асуудал байгаа вэ гэх мэт маш олон зүйлүүдийг олж харах хэрэг боломжтой байдаг. Тэгэхээр уурыг бол огт үгүйсгэж болохгүй ч яагаад энэ нь ямар байдлаар танд ажиллаад байгаа вэ? Энэ уураа та ямар байдлаар илэрхийлдэг вэ? Мөн өөрийгөө та тайвшруулахын тулд буюу ерөнхий одоо тий сэтгэл зүйн байдлаа одоо тайван байлгахын тулд стрессээ тогтмолдоо яаж тайлдаг вэ гэх мэт зүйлсүүд одоо чухал болж эхэлдэг. Тэгэхээр ер нь бол
ингээд өргөн зургаар нь харж энэ асуудлыг шийдээрээ. Тэгээ нэг хормын уурыг төвчээд өнгөрөөё. Тэгэхээр нэг хормын уураар насан туршийн харуулслыг дагуулахгүй тулд та энэ уур бухимдлыг зохицуулж сурах одоо тий энэ амьдралын аялалд хизээ нэгэн цагт бол заавал гарах юм байна гэдгийг л ойлгоход болох юм аа.